Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид бүхэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар ярилцсанаа. Манай нэвтрүүлгийн зочноор Besta үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани ерөнхий захирал Тулгат гэж залуу оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та манай үзэгчдэд өөрийгөө товч танилцуулах уу? За сайн байцгаана уу? Намайг Тулгат гэдэг. За Японд эдийн засгийн чиглэлээр бакалавр магистрийн зэрэг хамгаалаад тэндээ 5 жил орчим одоо монголоор бол Mobicom цахилгаан холбоо шиг ийм компанид бизнес төлөвлөлтийн төлөвлөс гэдэг газарт ажиллаж байсан. Ингээд 2 жилийн өмнө их орондоо ирж ирсэн. Ирээд энэ Besta гэдэг одоо үйл хөдлөх зуучлалын агентлагийг байгуулад үйл ажиллагаа явуулж байна. За Японд нэгэн төгсч ирсэн бас Японтой талбараар холбоотой эдийн хувьд Японы бизнесийг бас Монголд оруулах, энэ чиглэлийн консалтинг үйлчлэг үзүүлэх бас бизнес хажуугаар нь бас явуулдаг. Тэгээ манайх Японы гадаад худалдаа хөрөнгө оруулалтын газрын Монгол дахь одоо аль бисны корреспондент офис саяхан болсон байгаа. Үндсэн чиглэл бол ийм 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Та залууны хувьд одоо Японоос ирээд яагаад энэ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг хийхээр болсон бэ? Ямар шалтгаан байсан бэ? Японд байхдаа бол бизнес төлөвлөлтийн төвлөлтс буюу одоо харьяалалаар бол санхүүгийн хөрөнгийн одоо тийм үйл ажиллагааг хариуцсан ийм хэлцэд ажиллаж байсан л да. Тэгээд үйл хөрөнгө гэдэг маань бол яг ийм одоо санхүү хөрөнгө тийм ээ энэ талдаа бол их хамгийн чухал том бараа бүтээгдэхүүн нэг л дээ. Тэгээд бас Японд тэнд оюутанчаас ажиллаж байсан за байр хөсөлж амьдрал тийм ээ. Тэгэхэд одоо тэр үйл зуучлалын компаниудын үйлчлэгээ ямар байгааг бас хараад за Монголдоо бас яг хажуугаар нэг байр аваад тэрийг нэг ээж аваараа төрөслүүлээ. Тэгтэл Монголд ямар асуудал гарч байгааг бас өөрөө одоо холоос тийм ээ ингэж бас мэдэрч сонсч байсан. Тэгэхээр цаашид бол Монгол орн бол хөгжиж байгаа орн. Тэгэхээр энэ үйл хөрөнгийн зах зээл энэ чиглэл бол их ирээдүйтэй. Түүнийг бас их зөв голдролоор нь хөгжүүлэх ийм шаардлагатай гэж дотроо боддог байсан. Тэгэхээр энэ бизнес бас хүч үзье гэж зориглоод ингэж орсон байгаа. За яг би бас ганцаараа биш нэг найзтайгаа хамтарсан. Манай найз маань бол Англид бас 7-8 жил байсан. Тэгээд тэр найз маань бас үйл хөдлөлийн чиглэлээр судалж бас энэ талыг сонирхож ирсэн гэдэг маань ч бас нөлөөлсөн. Тэгээд хоёулаа ярилцаад үйл хөдлөлийн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлье гэж ийм шийдэл төрж ирсэн. Үйл хөдлөх хөрөнгө гэдэг бол за манад бол харьцангуй сүүлд эхэлсэн юм. Тийм ээ 90 оноос хойш эхэлсэн бизнес байх гэж би бодож байна. Тухайн үед одоо ер нь таны хараа Монголын үйл хөдлөх хөрөнгийн бизнесийн түүхэн замнал нь өнөөдрийн хөгжилтэй ер нь холбоод үзэх юм бол хэр ахисан байна? Хэр одоо мэрэгжлийн болсон байна гэж та харж байна? Яг үйл хөдлөх хөрөнгө гэд хэлчих юм бол их өргөн цар хүрээтэй болчихно тийм ээ. Жишээлбэл одоо хөгжүүл буюу development гэсэн үйл хөдлөлтөд багтана өргөн утгаар нэлэх юм бол барилгын компаниуд гэсэн тийм ээ. Үйл хөдлөх хөрөнгийн одоо бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн салбар бол таарна штэ. За тэгээд яг манай компанийн хувьд бол үйл хөдлөх хөрөнгийн зуучлал яг энэ үйлчлэгээ гэдэг дээр бол дагнсан байгаа. Одоогийн байдлаар. Тийм. Тэгэхээр яг энэ үйл хөдлөх хөрөнгийн зуучлал гэдэг утгаар нь авч үзэх юм бол энэ бол маш шинэ салбар. Ер нь бол 2000 оноос өмнө бол байгаагүй гэж баг хэлж болох байх. За тэгээд одоо анхдагч компаниуд Osmo гэх тийм ээ манайхан сайн мэддэг монголчууд. За тэнхлэг зууж гэх мэт ийм компаниуд бол 2000 он гарсаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд ингээд одоо зарим нэг нь бол тодорхой хэмжээгээр одоо байр сууриа олоод ингээд ажиллаж байгаа гэсэн юм. Тэгэхээр ер нь бол энэ үйл хөдлөлийн зуучлалын үйл ажиллагаа гэдэг маань 10 хэдэн жилийн л юм настай маш шинэ юм залуу салбар байгаа. Дэлхий дээр ямар нас вэ? Олон улсад ямар нас вэ? За олон улсад бол одоо за яг ийм тийм гэж бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол зах зээлийн харилцаа тийм ээ одоо капиталист нийгэм гэдэг маань ингээд өөрөө хөгжлийнхэн зам ёсоор хүмүүс одоо орон байр гэдэг энэ үнэтэй чухал транзакц буюу арилжааг хувь хүмүүс хоорондоо эрсдэлтэй хийх эсвэл одоо юу гэдгийг тэр зах зээлээ олж чадахгүй байх гэсэн ийм одоо сул талыг нөхөх тийм ээ зайлшгүй мэрэгжлийн байгууллагын шаардлага бол зах зээлийн зам ёсоор уран гарч ирсэн учраас энэ бол одоо миний ойлгож байгаа 19-р зууны 20-р зууны ихэнхэд бол эхэлсэн байх ёстой болов уу гэж бодож байна. Монголын хувьд бол ялангуяа одоо
тухайн бизнесийг авч үзэхэд зөвхөн ийм хувийн хвшлийн компаниудын үйл ажиллагаа хизээс эхэлсэн бэ гэдгээс гадна төрийн зохицуулалт, хууль эрх зүйн орчин яаж хөгжиж ирсэн тийм ээ. Эний зохицуулалт нь одоо хизээс одоо бий болсон бэ гэдгээс бас хамаарч юм уу да. Тэгээ үүнийг бас хэлэх шаардлагатай байх. Тэгэхээр Монголын яг одоо манай орны хувьд бол өнөөдрийн байдлаар үйл хөрөнгийн зуучлалыг үйл зуучлалын үйл ажиллагааг зохицуулах хууль бол ерөнхийдөө байхгүй шилж болно. Ерөнхийдөө бол яг иргэний хуулийн одоо хүрээнд бол яригдана. Түүнээс биш яг одоо жишээлбэл гадны хөгжингөө орнуудад бол үйл хөрөнгийн зуучлагч гэдэг маань өөрөө сертификаттай тусгай юм зөвшөөрөлтэй хүмүүс ажилтдаг. Яагаад гэхээр энэ маань түрүү хэлсэнчлэн зүгээр нэг оймсч гэх юм уу те лааз үйлдвэрлэлээ зарах биш. Хүний амьдралд маш чухал ийм томоохон 8 тийм ээ. Хүний амьдралыг шийдэх ийм транзакц байдаг учраас энэ дээр маш одоо найдвартай, мэдлэгтэй, ийм хариуцлагатай хүмүүс ийм компани ажиллах ёстой. Үүнийг нь хуулиар зохицуулж гисэн байдаг. Энэ бол яг Монгол манай орны хувьд гэсэн цаг хугацааны асуудал байхаа гэж би бол дотроо боддог. За танаа бүтээгдэхүүнүүдийн хувьд яг хичнээн нэртэй ер нь бол их энгийн за худалдааны зуучлал байна. За түрээсийн зуучлал явуулж байна. Худалдаа түрээс дотроо бол одоо барааныхаа төрлөөр ангилах юм бол орон сууц, офис үйлчилгээний чиглэлийн, за тэгээ газар хашаа тийм ээ. За цуцлангийн байр гэх мэт ийм хаус гэх мэт иймэрхүү төрлөөр нь ангилж болно. Манай компаниуд бол ерөнхийдөө орон сууцны худалдаач ялгаагүй түрээс ялгаагүй энэ дээр нэлээд дагнсан байдалтай байгаа. За яг одоогийн байдлаар шинэ орон сууцны борлуулалт худалдаа бол тэр болгон бол ороогүй байгаа. Ер нь бол бэлтгэлээ базааж байгаа. За хуучин орон сууцны одоо хувь хүмүүс хоорондоо зарах ч гэдэм үү түрээслэх энэ тал дээр зуучлалыг бол бид нар хийдэг. Энд манай үйл хөрөнгийн зах зээл дээр энэ манай бүтээгдэхүүнүүдийн үнцийн ер нь хөгжлийнхаа үе шаттай харьцуулахад хэр одоо нормал байна гэж асуудаг юм уу та одоо эсвэл хөөсөрцсөн байна уу тийм ээ их л үнэтэй юм сонсогдож шүү дээ. Тэгээд энэ одоо юунаас болж байгаа гэж та бодож байна? Тийм яг одоо манай иргэдийн зүгээс бол энэ орон сууцны үн тэнгэр татчлаа гэсэн юм бухимдал бол их гарч байгаа тийм ээ. Ер нь энэ бол өнгөрсөн жилийн намар нэлээд тийм одоо галзуурсан үнийн өсөлт явагдсан. Бид нар бол улирал болгон судалгаа орон сууцны үн ханшийн судалгаа явуулж байгаа. Ингээд бол өнгөрсөн жилд ердөө 1 жилийн дотор 45% өсөлттэй байсан орон сууц тийм. Яг өнгөрсөн жилийн 11 сард би өөрөө энэ үйл хөрөнгийн зуучлалын компаниг ингээд одоо удирдаад явж байгаа хүн мөртлөө би өөрөө гайхдаг байсан. Хурал хийгээд ингээд за өнөөдөр ийм үйлчлүүлэгч иймэрхүү процедурын ажиллагаа хийсэн ингэсэн тэгсэн гэдээ ярьж байтал 3 байр 80 сая ч гэдэг юм уу те 90 сая ч гэдэг юм уу ингээд нөгөөт чинь 10 саяар л ерөөсө баг 7 хоногт өсөө явчих. Би бүр өөрөө нөгөөт юм апдейт хийж гүйцэхгүй шахам ийм айхтар өсөлт явагдсан. Тэгэхээр энэ за үнэхээр нормал өсөлт үү юу вэ гэдэг асуудал тийм ээ таны асуусан. Тэгэхээр энэ дээр бол одоо өнгөрсөн энэ хугацаанд орон сууцны үнийн өсөлт бол хөөсөрсөн шинж бол байгаа, хөөрөгдсөн шинж байгаа. Энэ дээр тодорхой нөлөөлж өгсөн зүйлүүд бол байна. Нэг ялангуяа хэлэх зүйл бол юу вэ гэхээр манай одоо өмнөх засаг маань тийм ээ хүний хүчлийн сангаас одоо эргэн бүртээ 1.5 сая төгрөг олгоно гэд ингээд маш ихээр мөнгө тараах ийм бодлого баримталсан байгаа тийм үү. Тэгэхээр энэ маань зах зээлд инфляц болох нэ гэдэг хүлээлтийг бий болгосон автоматар. Мөн он гараад төрийн албан хаагчдын цалин 50% нэмнэ гэж хамласан тийм ээ. Тэгэхээр энэ бол төрийн албан хаагчдын цалин дагаад хувийн хвшлийнхэн гэсэн мэдээ цалингаа тодорхой хэмжээр нэмнэ, юмны үнц нэмэгдэнэ. Ингээд инфляц болно гэдэг энэ хүлээлт бол маш баттай зүйл болсон. Тэгэн гут юу болох вэ гэхлээр тодорхой хэмжээний хөрөнгө чинээтэй мөнгөтэй хүмүүс тэр мөнгөө банкнд хадгалаад ингээд бүр цаас болгоод үн цэнийн өхүүлээд байж ах уу эсвэл илүү найдвартай хөрөнгө оруулалт руу оруулах уу тийм ээ үйлдвэрлэл хөрөнгө болгохгүй ингэн гот тэр одоо үйлдвэрлэл хөрөнгө худалдан авч энэ мөнгөнийхөө үн цэн тийм ээ өөрийнхөө хөрөнгийн үн цэнийг алдахгүй бай гэдэг ийм сонирхол гарч шүү. Тэгэхээр өнгөрсөн намар бол ийм хөрөнгө оруулалтын шинж чанартай худалдан авалт бол маш ихссэн. Өөрөөр хэлбэл одоо манай Улаанбаатар хотын иргэдийн 60% нь гэр хороолд амьдраад тийм ээ маш олон залуу гэр бүл бий болоод одоо ингээд тийм орон сууцны эрэлт бол их байдаг. Гэтэл энэ хүмүүс маань үнэхээр орон сууц
өөртөө гэр бүлдээ аваад энд амьдрах гэсэн ийм эрэлтээс гадна зүгээр тэрийг эргэлдүүлж бизнес хийх гэсэн хүмүүсийн тэр эрэлт нь асар их байснаас болоод зохиомол маягийн юм үний хөргөл. Тэгэн гот яах вэ гэхээр нөгөө байр авъя гэд бодож исэн залуу гэрэл маань авч чадхаа болчдөг. Ийм жоохон эмгэнэлтэй юм да тийм ээ. Ийм балансгүй юм байдал бол нөтөн жил үүссэн л дээ. За мэдээж зах зээл юм чинь оролцогч өрсөлдөөн бол байгаа. Энэ өрсөлдөгч нарын одоо бас балансын талаар асуумаар байна л да. Жишээ нь энд одоо Монголд бол санхүүжилт их муу байгаа. Санхүүжилт их усэр их муу байгаа шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл хүн өндөртөө зээлүүд бий байдаг. Тэгэд ажиглагдж байгаа зүйлгүй таасаа хэлж гэн арилжааны шин чанартай гэдэг. Энэ бүх шинэ баригдж байгаа барилга одоо хуучин байгаа орон сууц, энэ объект эдрийч нь ингээд гадаадын компаниуд аваад түрээслээд байгаа биш үү? Тэднийх нь мөнгө нь их усэр нь одоо их урт хугацаантай багтай мөнгө орж ирээд байгаа юм биш үү? Монголын компаниуд иргэд тийм ээ одоо энд оролцож байгаа дилерүүд ямар шүү харьцаатай байна багасж гин үү? Миний харж байгаагаар л гадны нөхдүүд орж ирэл одоо мөнгө угаан хэн хайшин тийм ээ зөвхөн бизнес хийгээд бүх объектуудыг аваад түрээслээд яваад ах шиг харагдах. Энэ ямар сөрөг талтай вэ? Энийн харьцааг та юу гэж бодож байна? За яг хуу ер нь гадаадын хөрөнгө оруулалтын тухайд хэлэхэд бол бас хоёр талтай л да. Гадны хөрөнгө оруулалт одоо Монголыг ингээд шулж байгаа юм шигээр хүүлж байгаа юм шигээр бас ойлгох тал бас байдаг. Гэхдээ хэрэг тэр нь манай төрийн зүгээс зохицуулт муу байгаад энэ ингээд хитэрсэн шинжтэй болох юм бол тийм болно. Энийг их тийм зөв одоо вин-вин гэж хэлдэг те. Айл ал нь Монгол улс одоо манай талдаа ч ашигтай, гадны хөрөнгө оруулагч талдаа ч ашигтай байхаар бид нар өөрснөө одоо бие хамгаалж зөв тэр зохицуултаа хийж чадах юм бол гадаадын хөрөнгө оруулалт гэдэг юм бол бас манай хөгжлөлт хүргэсгэх хүчин зүйл. Үнэхээр одоо Монголд хөгжлийн маш их боломж байгаад байдаг тийм ээ. Тэгтэл тэрэнд санхүүгийн нөөц дутагдаад энэс болоод цаг алдаад ингээ хөгжлийн хурд саарах гэдэг бол бас нөгөө талаасаа бол тийм Монголын ард түмний хувьд бол тийм ашигтай зүйл бол биш. Тэгтэл яг энэ үйлдэл төрөнгийн салбар дээр бол юу хэлж болох вэ гэхээр яг таны хэлж байгаа тийм жоохон одоо сөрөг тийм ээ гэж хэлж болохоор ийм зүйл бол бас байгаа. Тэр юунаас шалтгаалж байна гэхээр манай улсын хувьд яг одоогийн байдлаар дэлхийн одоо жишгт байдаг тэр үйлдэл төрөнгийн татвар гэдэг ийм татврын тогтолцоо яг одоогор байхгүй. Хүмүүс яг нь үйлдэл төрөнгийн татвар гэхээр байр зархаар нэг эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газарт нэг гэрчлэгээ шилжүүлэхийн өмнө 2% тий орлогын албан татвар төлдөг. Тэрнтэй хандуурч болохгүй. Үйлдэл төрөнгийн татвар гэдэг бол ерөөсөө л би хэрвээ газартай хүн байвал тэр газар эзэмшиж байгаа хүнийхээ хувьд улсад жил болгон татвар төлнө. Орон сууц эзэмшиж бол тэрнийхээ татварыг жил болгон төлнө. Энэ маань өөрөө эдийн засагт хэсэг хүмүүс нь тийм ээ эхнээсээ маш давуу эрхийг олж аваад ингээд одоо эдийн засгийн тодорхой хэмжээний тэр үйлдэл төрөнгийг бариад түүгээрээ сул ашиг олох гэсэн ийм юуг нь бас хааж өгөөд эдийн засгийг ингэж эргэлтэнд оруулах тийм ээ зөв ийм бодисын солилцоог явуулах ийм зорилготой татвар л да ер нь. За тэгвэл энэ үйлдэл төрөнгийн татвар гэдэг нь Монголд байхгүй болонгот гадаадын хөрөнгө оруулагчдад бол энэ бол маш сайхан сонсогч байгаа. За тэгвэл одоо Японд жишээлбэл тийм ээ банкнд хүүгүү шахам хэвтүүлж яхаар Монголд байр авчи за тийм нэг объект эдгээр барьчи тийм ээ үйлдэл төрөнгийн татвар байхгүй. За Монголын эдийн засаг өөрөө хөгжиж байгаа 17% өсөлттэй явж байна. Ирэх жил 13 онд бол 22% өсөлттэй фокуст явж байна тийм ээ. Тэгэхээр үйлдэл төрөнгийн үн бол гарцаагүй өсч таарна гэсэн ийм ойлголттой. Тэгэхээр энэ дээр бол гадаадын хөрөнгө оруулалт бас хэвийн хэмжээнээс ихээр орж ирээд манай дотоодын үйлдвэрлэгч тийм үү те нөгөө байрын түрээслээд эсвэл дотоодын манай одоо компаниуд хувийн хэмжил нэг айтайхан газар байшилтай юм авах гэхээр нүүдэн бүгдээрээ гадныхаа авцсан. Тэгээ нөгөө гадаадынхнаасаа түрээсэлж авахаас аргагүй болгоч тийм дээ. Иймэрхүү сөрөг үр дагавар бол бас байгаа. Тэгэхээр энэ бол би тэр татварын тогтолцоог бол бас ер нь нэн яралтай бид нар бас бодож тийм ээ энэ хуулийн төслийг боловсруулж ер нь бол Монголд бий болох хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаас тогтохгүй бас нэг ийм зүйл ажиглагддаг. Тэр үе гэхэлэр одоо 90-ад оны үед ч юм уу улсын хуучин объект байсан тийм ээ дэлгүүр байсан эдрийг ховчлаар боломжийн үнээр авцсан одоо энэ хөрөнгөлөг хүмүүс маань түүнийга олигтой менежмент хийж чадахгүй ч гэсэн тийм ээ ингээд өөртөө байлгаад идэг. Яг хөө тэр нэг караоке нэг ийм хотел болцсон байждаг тийм ээ. Тэгтэл хэрвээ энэ дээр одоо үйлдэл төрөнгийн татвар хэрвээ тооцогдоод эхлэх юм бол энэ маань өөрөө эдийн засгийн эргэлтэнд орох
илүү боломжтой болох юм. Яагаад тэгэхээр манайхын чинь өөрөө нэг газартай за чулуу болгоно энийгээ үнэн оруулж зарна гэж суугаад байдаг. Энд чинь ерөөс эдийн засгийн эргэлтэнд орж өгдөг. Ийм бас нэг сөрөг үрэг дагавар байгаа. Тэгэхээр эдгээрийг одоо хэвийн хэмжээнд нь оруулахын тулд ийм татварын тогтолцоо бас хэрэгтэй болох болов уу гэж бодож байгаа. Is the home of the Mont Blanc manufacturer. Хөгжилтэй оронд бол энэ зориулсан хууль бол байгаа юм байна. Хуулийн дотор татвар гэж асуудал байгаа юм байна, тийм ээ. Манад бол бүх юм чөлөөтэй нээлттэй. Энэ чигээрээ татваргүй ингээд явах юм бол гадны хүмүүс чинь орж ирж мөнгөө сайхан өсгөл байгаад тах нь шүү дээ. Энэ асуудал хэр удаан үргэлжлэх юм бол үргэлжлүүл ямар хэмжээтэй байх бол ямар хэмжээний сэтрүүл ер нь эрсдэл рүү орох болоо. За яг хөө тэрийг яг тодорхой ямар хэмжээний эрсдэл үүсэх вэ гэдгийг бол тоо баримт дээр судалж болох байх тийм ээ. Гэтэ энэ бол ер нь бол зөвхөн ингээд ерөнхийдөө нь багцаалаад ойлгох гээд бол тийм ээ. Яг миний түрүүний хэлсэнчлэн ийм сөрөг үр дагавар гарчаад тэгэхээр бид нар энээс яаж хурдан гарах вэ гэдэг маань энэ хууль эрх зүйн одоо орчингоо яаж хурдан бүрдүүлэх вэ гэдэг л зүйл болж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл магадгүй манай энэ үйл хөдлөмжийн салбарт ажиллаж байгаа салбарын компаниуд тийм ээ одоо энэ зөвлөл холбоо гэдгээрээ дамжаад бас хуулийн төсөл боловсруулах ч юм тийм ийм байдлаар бас ингээд энэ байдлыг хурдан одоо зогсоох тийм ажиллах ийм бас шаардлага үүс. Танаа энэ салбарт ямар гишүүд байна холбоо гэж байна том жижиг компаниуд нийлээд ойролцоогоор хэд байна тийм ингээд энэ гишүүдийн тоо баримт дурдвал яах вэ? За яг одоо үйл хөдлөмж зуучлал дээр ярих юм бол худлаа ажилтны танхимын дэргэд үйл хөдлөмжийн зуучлалын байгууллагуудын зөвлөл байдаг. Тэгэхээр энэ дээр бол идэвхтэй оролцдог нэг 10 хэдэн компани бол байгаа. Том жижиг тийм янз бүр. Ер нь яг нийт энэ салбарт ажиллаж байгаа зуучлал гэдэг дээр ажиллаж байгаа компанийг зүгээр харахад одоо шар номноос ч гэдэг юм те бүртгэл энэ тэнд ингээ нэр мэр гарч байгааг нь харахад бол нэг 80 орчим байх шиг байгаа. Тэгэд ерөнхийдөө бол яг энэ чиглэл дээр бас харьцангуй хөлөө болоод ийм тогтмол үйл ажиллагаатай болцсон компани бол нэг 10 дотор. За томоохон барилгын компани ч гэдэг юм томоохон групп компани охин компани тэгээд тэр өөрснийхөө шинэ орон сууц ч юм уу тийм ээ объектыг зөвхөн зарж борлуулах эсвэл түрээслэх ийм зориултаар байгуулагдсан үйл хөдлөмжийн компаниуд бас байдаг. За эдгээр бол яг угаасаа том группийн нэг доторх компани учраас харьцангуй санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ийм компани байгаа. За бусад одоо тэр бараг нэг 50 40 50 ч байт юм те ийм жижигхэн магадгүй зарим нь хувь хүн маягийн ийм компаниуд бас байх шиг байдаг. Тэгэхээр тэрийг бол би бас яг дотроо яг ямар үйл ажиллагаа яадгийг бол нэг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ дээр нэг хэлж чадах зүйл юу вэ гэхээр энэ үйл хөдлөмжийн зуучлалын үйл ажиллагааг явуулах юм мэрэгжлийн байгууллагын тэр одоо зөвшөөрлж гэдэг юм уу сертификат ч гэдэг юм уу те ийм тогтолцоо байхгүй болохоор өнөөдөр жишээлбэл их сургуулаа төгсөөл за би нэг ийм зуучлалын компани байгуулъя гэдээ бол хэн болон хийж чадж байгаа. Тийм тэгэхээр энэ бол ямар ч компани ямар ч хувь хүн энэ бизнес рүү ороход бол нээлттэй байдаг болохоор амархан ороод ирдэг. Тэгээд одоо үйлдвэр шиг жишээлбэл их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй тийм ээ. Тэгэхээр амархан орж ирээд ийм олон ийм компани болчдөг. Гэтэл яг нөгөөдөг чинь байгалийн шалгарлаг гэдэг шиг тийм ээ тодорхой хугацаанд үнэхээр энэ бизнесээр явж чадахгүй гэдгээ шалгуулад зарим нэг нь ингээд гараад явдаг, зарим нэг нь бол бас эндээ хөгжөөд үлдэх гэсэн ийм харагдаж байгаа. Тийм. Одоо тэгээд шинэ баригдаж байгаа байшин барилга дандаа хотын төвөөр урагшаа баригдаж байгаа тийм ээ. Энийг ер нь хэн худалдаж аваад байна гэж та харж байна. Минийхаар бол энэ их амар бизнес юм а тийм. Худалдаж аваад түрээслүүлэл байгаад байдаг. Тэгээ монголчууд гадаад очиж ажилдаг мөнгөөр бас байр авчт юм шиг байна. Тэгээ түрээслүүлэл ингээ хоос онцохгүй байгаад байна шүү дээ тийм ээ. Энэ их муу юм да. Хүмүүс өөрөө ажил хий юм бүтээ гэх бодол төрөхгүй юм тийм. Тэгээ дээрэс нь таны хэлдэг гэр ороолтын хүмүүс бас авч чадахгүй юм. Тийм яг энэ маш зөв юу хүндэж байна л да. Юу гэхээр нэгдүгээрт энэ одоо манай иргэдийн орлогын тэгш бус байдал гэдэг юмыг бас бид нар засах хэрэгтэй тийм нөгөө ядуурлыг бууруулна гэдэгтэй адилхан юм ярих гэдэг юм л да. Юу гэхээр нэг хэсэг хүн
үн өртөг өндөртэй юм орон сууц үйл хөдлөнгийг худалдаж авч чаддаг. Нөгөө хэсэг нь хөрхий чаддгүй. Тэгээ тэр хүмүүс нь нөгөө иддэг хүмүүнээ нэгсэндээ жоохон шулах маягаар тийм түрээслээд ингээд амьдраад байдаг ийм нийгэм үнэхээр хүсвэштэй юу гэдэг бас асуудал байна тийм ээ. Яг хоо ер нь бол байрны түрээс гэдэг зүйл бол угаасаа зөвхөн Монголд биш дэлхийн олон оронд угаасаа байдаг зүйл л дээ тий. А тэгтэл одоо сүүлүүд ямар нэг гаж хандлага харагдах гэдэг юм гэхээр ерөөсөө нэг хэдэн 10 байр баг худалдаж авчаад түрээслээд тэргээрээ хангалттай орлого олоод юу ч толгоо зовоохгүйгээр ингээм амьдэрдэг нэг хэсэг бүлэг хүмүүс бий болж эхэлж байгаа байхгүй тийм ээ. А тэгтэл нөгөө нэг банкнаас зээл аваад нэг үйлдвэрийн нэг дамжлага цех мэх байгуулаад нэг 10 хүнийг ажилтаа хоолтой болгоод ингэж байгаа зовж байгаа хүн а зүгээр тийм нэг хідэн байр түрээслүүлж байгаа хүн хоёрын байр түрээслүүлж байгаа хүн ямар ч зовлонгүйгээр илүү хөрөнгө мөнгө олохын боломж үүсэж байгаа гэдэг нь бол өөрөө эдийн засгийн бас нэг тийм зохицуулт маань жоохон буруу тишээгээ яваад байгааг нэг илрэл болох юм. Тэгэхээр нэгдүгээрт түрүүний хэлсэн тэр үйл хөдлөлийн татвар энэ бол зайлшгүй. А хоёрдугаарт одоо энэ иргэдийнхаа ер нь нийт тийм худалдаа авах энэ тэнцүү энэ нийтээрээ нийгмээрээ чинээлэг байх энэ бол жоохон илүү макро асуудал болчихж байгаа юм л да. Тэгвэл яахаар байхгүй ийм нийгэм рүү бид нар явах хэрэгтэй. Embassy ресторан танилцуулж байна. Европын сонгодог уран барилгын дүр төрхийг шингээсэн Liberty танхим, Францын сонгодог уран барилгаас сэдвлэн чулуун мозаик, сонгодог хэлбэрийн арк багнуудыг хослуулан уралсан Celebrity танхим, үйлчлүүлэгчид хосоорон ирж цэлгэр уудам цонхны дэргэд тухлан сууж үйлчлүүлэх боломжтой Noble танхим, Английн эртний сонгодог хэвжинжийг хадгалсан VIP хэлбэрийн үйлчлэгийг санд болгож байгаа Royal Lounge, Embassy ресторан таныг хүрч байна. Энэ сэдвийн хөгжлийн метеорийн ярианы гол асуудал бол энийг зохицуул гаргана капиталист орнуудад бол татврын авдаг л ерөнхий агуулгатай байна тийм ээ. Та юу гэж бодож байна одоо энэ засаг төрчин соёлогдлоо. Энэ манай гэр хорооллын айлуудыг бүгднийг дид үтцийн татаад хувийн орон сууцтай болгоно гэж ярьж байгаа энэ асуудал хэр бүтэмжтэй болох болов уу гэж бодож байна. Та энэ хүнээсээ болох уу эсвэл энэ төслөөсөө болох уу энэ хэр удаан болох бол гэж бодож байна. За нийслэл хотод анх удаага нэснэ засаг солигдчихлоо. Тэгээд одоо энэ засгаас одоо ямар үр дүн гаргах нь гэдгийг хэр бид нартэй нийслэлийн иргэний хувьд бол ингээ хүлээгээд байж байна. За дөнгөж ажиллаа аваад эхэлж байгаа болохоор бас яг ийм тийм гэж би бол хэлж мэдэхгүй байна л да. Зүгээр ярьж байгаа зүйлээс нь сонсоход бол тодорхой хэмжээгээр гэр орол байсан газруудыг чөлөөлөөд орон сууц барих гэсэн өмнөх бодлого хэрэгжийн хажуугаар за Батүл даргын хэлж байгаа тэр хотын даргын хэлж байгаа дид бүцийн татнаа гэх тийм ээ. Тэгэхээр энэ дид бүц татах маань өөрөө их өртөг зардалтай энэ их одоо тийм амьдралгүй гэсэн ийм шүүмж явж байгаа тийм ээ. Яагаад тэгэхээр тэр нэг ганц 3 одоо гэр ороолын 3 хашаа руу бүхэл бүтэн дулааны тийм ээ цэвэр бохирын ч гэдэг юм энэ шомууд татагдчих өөрөө их өртөгтэй гэж яриад байгаа. Гэтэ яг нөгөө талаас тэр дид бүцийн татхаар тухайн тэр газрын хашааных нь үнц нь өснө гэдэг эдийн засгийн үнц нь өснө гэдэг утгаар энэ бол одоо эдийн засгийн хувьд байж болно гэсэн ийм дүгнэлт хийгээд байгаа юм билээ л дээ. Би яг тэр нарийн судалгаатай нь бол танилцаагүй. Магадгүй үнэхээр тэр нарийн судалгаагаа хийсэн ч юм уу ч бас яг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр одоо энэ шинэ хотын удирдлага одоо энэ төсөл төлөвлөгөө хэрэгжүүлэн байх гэдэг найдаад тийм ээ. За тэгээ яг салбарын хувьд бид нарын зүгээс одоо хувь нэмэр оруулж чадах зүйл юу вэ? Тэрэн дээр бол хувь нэмэр оруулж ажиллахыг бол хичээх болно. Зүгээр улс төрчийн хувьд бол яг би Батүл Баатрыг одоо энэ зүйлийг ингээд аваад явж чадах улс төрч болов уу гэж энэ бол зүгээр яг миний хувийн бодол тийм ээ. Ингэж бол дотроо найдаж байгаа. Тийм. Энэ хот орчин дүүрэн хэсэг одоо ингээд барилгын салбар хөгжилж эхэлж байхад олон чанаргүй барилга баригдсан байгаа. Тэгээ энэ чанаргүй барилгууд дахиад баригдах магадлалтай юу? Одоо нэг ингээд хайчч болдгоо, зарч болдгоо барилгууд их биш шүү дээ. Ингээд ус хоожл байдаг. Тэгээ зарчгаар үн хүрдэггүй. Тэгээ одоо ингээд хүмүүсийг хохироогоод байгаа ийм барилгууд зөндөө байдаг. Энэ таарсан хууль стандарт гэж юм байна уу? Байхаар бол танихаар ямар шивэн баймаар байна? Барилгын тухайн хууль 2008 онд шинжлэгдсэн батлагдаад ингээд өмнө нь бол 1 жилийн одоо баталгаа өгдөг байсан 3 жил болох гэх мэтээр ингээд яг барилгын стандарт ч гэдэм үү те энэ баталгаа байдлын чанарын шаардлага илүү өндөр болж байгаа боловч нөө хууль цаасан дээр байгаа зүйлээс илүүтэйгээр тэрийг нь одоо жишээлбэл мэрэгжлийн хяналтын газар ч гэдэм үү яг ингээд үзэж шалгаад тэрэн дээр нь дүгнэлт акт гаргаж байгаа газрууд нь үнэхээр энэ тэр
чанартай гэдгийг үнэхээр баталгаажуулж тийм ээ хариуцлагатайгаар тэгж баталгаажуулж чадж гэнэ үү гэдэг зүйл дээр жоохон асуудал байгаа гэж бодож байна. Яг одоо үндэ одоо таны хэлсэнчлэн Улаанбаатарт байгаа маш олон байрууд нэг 10 жилийн дараа гэхэд бол сантехникч гэдэг юм уу яг тэр одоо нийт эзэмшлийн хэсэг одоо үндсэн тэр хэсгүүд дээрээ илэгдэл одоо гарч ирнэ. Тэгээд ингээ муудаад ингээд ирдэг. Тэгэн гут одоо юу гэдгийг оршин суугчид маань тийм ээ. За 30 айл байлаа гэж бодох чинь 30-уулаа нийлж ягаад мөнгө гаргаж ягаад их засвар хийхээс аргагүй болно тийм ээ. Тэгтэл одоо манайхны занг бол мэднэ. За 30 айл дотроос за ингээд яг тийм мөнгөө гаргаад хийя гэх айл бол нэг 5 л гарч ирэх бах тийм үү. Сайндаа 10. Нөгөө 20 айл хийхгүй. Тэгэхээр чинь тэр 20 айлыг цаашаа гидээчээд ахт нь тэдний төлөө амьдрч байгаа юм шиг энэ хэдэн хүмүүс ч мөнгө гаргаж хийхгүй шүү дээ. Ингээхээр энэ байшингийн хувь заяа бол юу бол дарах вэ? Хизээж их засвар хийж чадах юм болж байна. Тэгтэл за яг хуу ер нь альва барилга орон сууц бол яг хуу 30 жил ч юм 50 жил болоод илэгдэж таарна тийм ээ. За тэр бол яг хуу байгалийнхаа гэтэл одоо үнэхээр энэ чанаргүй бол баригдсан байшингууд одоо ингээд энэ жил ашиглалтанд ороод орж байгаа айл орж байгаа байшин 10 жилийн дараа гэхэд бол ерөөсөө их засвар хийхээсээр аргагүй болох ийм нөхцөлд унах байх маш олон байшин тийм болох байх гэж. Энийн үр дүн юу болох вэ? Тэгэл энэний үр дүн бол одоо тэгэл Улаанбаатар хот ер нь нэг тийм баахан тийм балгас гэмүү одоо тий ашиглаж болдгоо, хайж болдгоо. Тэгээд нөгөө хөөрхий тэнд нь хамгийн ядуу хүмүүс одоо яг арай боломжтой хүмүүс гараа явчих штэ. Тэгээд нэг ийм нэг одоо ядуусын хороол гэдэг чинь ядуусын балгас маягийн юм үүсэх. Одоо нөгөө гэр хороол гэдэг одоо бид нар ингээд нэг толгоогоо өвдгöd байсан чинь балгасын хороол гэдэг шиг нэг тийм нэг энэ тэнд баахан үүсэх үе тий. Тэр нь 10 жилийн дараа ч юм уу тий. Тийм юм гарах магадлал. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр энэ барилгын орон сууцны чанарын шалгалт гэдэг юм энэ хариуцлага тооцох гэмүү те энэ стандартыг өндөрчүүлэх гэдэг зүйл дээр одоо энэ нийслэлийн удирдлага бол маш сайн ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Одоо сүүлийн үед тэгээд газрын үн, байрны үн өсөж гин үү? Ер нь буурна гэж байдаг юм уу? Одоо хөгжиж байгаа улсад. За орон сууцны үн буурах уу гэж асуугаад байдаг те. Ер нь бол ингэж хөгжиж байгаа эдийн засгийн хувьд бол үйл хөрөнгийн үн буурна гэж бол хизээч байхгүй. За маш одоо юу гэдгийг тийм онцгой шалтгаанаар төр зур 1-2% унах шиг юм дээ. Тухайн үеийн одоо зах зээлийн макро гадны хүчин зүйл юм. Түүнээс зүгээр дунд болон урт хугацаанд Монгол улсын эдийн засаг хөгжиж байна, тийм ээ. За 2010 оны одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 15 он гэхэд 4 дахин өснө гэсэн юм одоо фокуст явж байна, тийм ээ. Тэгтэл ийм байгаа орны үйл хөрөнгийн үн унана буурна гэж бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр бол байнга өсөж явна. Зугаахан өсөж явах болов харин тэр өсөлт нь нөгөө нормал өсөлт байна уу? Өөрөөр хэлбэл ард иргэдийн худалдан авах чадвар нь өсөж байгаатай уялдаад орон сууцны үн өснө гэдэг чинь өөрөө нормал өсөлт тийм ээ. Гэтэл тэр худалдан авах чадвар нь ингээд өсөхгүй байгаад байдаг нөгөө үнэ нь өсөөд одоо яг өнгөрсөн намрын тэр байдалч яг тэр байхгүй. Худалдан авч чадахгүй бүр улам тэнгэрийн үнэтэй болоод байдаг. Байрны өсөд идэг гэсэн ийм нормал биш өсөлт байх уу гэдгийг ялгаа гарах байх. Түүнээс бол буурна гэж бол ерөөсөө байхгүй. Яг нь эдийн засгийн өсөлт гэхэлэр дотоод нийт бүтээгдэхүүн ярьдаг тийм ээ. Ард иргэд нөө таны хэлдгээр орлогын түвшин өсөхгүй бол энэ байрчид хэн авч төрөөсөлж хэн худалдаж авах болох юм бэ? Тэгээд мэдээж бидний амьдны хойд гэр хороол бидний амьдралын орлого өсөхгүй бол хэсэг хугацааны дараа нэг дандаа л гадаад хүмүүсийн эзэмшил болчихсон байх үү те. Бас би зүгээр хараад байгаа юм л да. Бас үнэн буух юм болов ядуу хэвээрээ байгаад байвал эдийн засгийн өсөлт бол хаана явагдах вэ гэхээр нөгөө уулуур хадрал явагдаж шүү дээ. Тэрэн дээрээ явагдвал мөнгө нь орж ирэл одоо ямар хэлбэрээр тараагддаг юм байгаа дуусах байх л гэж бодож байна. За өөр одоо яг танаа үйл хөдлөл хөрөнгө зуучлалын салбарт гарч байгаа яг өнөөдрийн байдлаар гарч байгаа томоохон хүндрэлүүд гэхэлэр ямар асуудлууд вэ? За эхлээд саяны ярианы эхний хэсгийнхний юм дээр нэг жоохон хариулах гэх тийм. Тэгэхээр яг хөө эдийн засгийн өсөлт ингээ өндөр байдаг гэтэл ихэнх хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа юм чи тэр байрыг нь авах хүмүүс байгаа юм уу тэр үнэтэйг нь авах хүмүүс байгаа юм уу гэдэг. Тэгэхээр яг хөө энэ чинь өөрөө нэг тоон дотор байгаа болохоор одоо 30%, 35% нь ядуус
байдаг. Ихэнх нэг дундаж байдаг ч юм дээ. Тэгтэл нөгөө эдийн засаг нь өөрөө өсөж байгаа тохиолдол бол маш бага хүн амын маш бага хувь нь маш их орлогыг олно гэсэн үг тийм үү. Тэд нар л хөдөлж байгаа гэсэн үг л дээ ер нь бол. Тэд нар хөдөлж аваад нөгөө түрээслээд бүр баяжаад явах гэсэн нөгөө нэг цикл чинь үргэлжлээд явна. А мөн таны хэлсэн гадныхан манай орон сууц үйл хөдлөлийг худалдаж аваад Монгол хүн түрээслээд ингээд явах гэсэн тийм ийм хоёр юмтай Монгол хүн өөрийнхөө их оронд эзэн байж чаддаггүй одоо нэг хонц гэн хашаа одоо нэг те түрээслэгч ингээд толгой хорогддог маяг юм те тийм юмд орохгүй байхын тулд үнэхээр энэ манай нийгэм макро түвшиндээ гэх юм уу нийтдээ энэ иргэдэд одоо тэнцүү чинэлэгжүүлэх худалдан авах чадрыг сайжруулах олон улсад одоо Монгол хүн бол тийм ээ худалдан авах чадвар өндөртэй Америк хүн Японтай харьцуулахад Монгол хүн одоо харьцангуй ядуу биш баян байх тэгжээж бид нар чи их орондоо бас эзэн байж чадна тийм ээ тэр тийм гарсаагүй нийгмийн иймэрхүү зохицуулалт шаардлагатай болох хаа за тэгээд үйлдвэрлэл зуучлалын энэ салбарт байдаг янз бүрийн асуудлууд юу вэ гэдэг тийм тэгэхээр хүмүүс энэ зуучлалын байгууллага гэдгийг бол бас сайн ойлгоогүй байдаг л да энэ харьцангуй шин тэгээд нэг хүн байраа зархаж яадаг нөгөөх нь авах яадаг энэ хоёрын хооронд зүгээр нэг холбосон болцоод мөнгө аваад байна гэдэг тийм ээ тэгтэл яг үндэ бол жишээлбэл манай компани дээр хэлэхэд бол одоо бүгд бүтэн бид нар ингээл database ажиллуулаа тэнд ингээл олон хүмүүс яг энэ гэрээ мэрээ олон эрсдлүүдийг хаах тийм ээ тэгээд илүү оновчтойгоор тэр үйлчлүүлэгчийн байрыг зах зээлд нь яг зөв таарсан үнээр хүргэж өгөх тийм ингэснээр нийтдээ одоо юу гэдгийг тэр хоёр зарж байгаа авч байгаа хүн хоёрын хооронд зөвхөн транзакц явагдсан тохиолдолд бол нэг хүн нь байраа маш олон хүнд үзүүлээд утасмаас ажлынхаа хажуугаар ингээд за тэгээд тэр байраа хит хямдаар заргач тийм нөгөө хүн хит үнэтэйгээр авах тийм ийм олон эрсдлүүдийг зардалгээд тооцох юм бол яг энэ дээр төвлөрөөд чиглээд ажиллаж байгаа ийм мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлсэн нь нийтийн зардлыг хэмнээд тэр хэмнэсэн тэр аль алинд нь одоо ашиг тус өгсөн зүйлээсээ бид нар нэг шагналаа авч байгаа. Түүнээс нэгнээс нь аваад тийм одоо change бол бүр юу вэ гэхээр чинь худалдаж авчаад нөгөөх нь үнэтэй зарах ч гэдэм үү те ийм зүйл болчихно. Тэгэхээр change зуучлалын байгууллага хоёрын гол ялгаа юу вэ гэд те магадгүй одоо телевиз үзэгчд маань сонирч иж магадгүй change гэдэг бол зах зээлд одоо жирийн хүмүүс мэдээлэлгүй байгааг ашиглаад мөнгө олдог хүмүүс аахгүй. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр хорооллын одоо хаан ч гэдэг тийм ээ хоёр өрөө байр яг ямар үнэтэй юм бэ ч гэдэг юм уу энэ талын мэдээлэл муу яг гэвэл тэр чинь өөрөө зүгээр өөрийнхөө үнцэн ажил хийгээд явж байгаа юм шүү дээ яг нүүлэл төрөнгийн бизнесээр ажиллаж байгаа юм биш тийм ээ тэр ийм мэдээлэл байхгүй гэж юм уу далимдуулаад маш хямдаар нэг хүнээс нь тохиролцоо игээд нөгөө хүнд нь одоо юу гэдэг 5 сая 10 саяар хөөрөгдөж зарах энэ бол change энэ бол аль аль талд нь мэдээлэл байхгүй хоорондоо холбогдох боломжгүй нь ашиглаж байгаа тийм ээ. Тэгтэл энэ хүн үнэхээр 5 сая төгрөг, 10 сая төгрөг авах хэмжээний тийм их хөдөлмөр гаргасан юм уу? Тийм баялагийг нийгэм бүтээсэн юм үгүй байгаа байхгүй тийм. Манай компанийн хувьд болохоор тэр зарагж байгаа байрны үнийн дүнгийн тэдэн хувь гээд 1.5% гээд тогтсон жишгээрээ өөртөө нөгөө шагналыг авдаг. Тэгэхээр энэ бидний хувьд бол тэрийг нь одоо дундаас нь ингээд нэг хүнээс нь хямд тохиролцоо нөгөөдхөөс нь үнэтэй заргач гэдэм те ийм шаардлага байхгүй болчихж байгаа. Ерөөсөө л яг тогтсон тэр хэмжээгээрээ бид нар орлогоо авнаа гэд. Тэгэхээр ийм ойлголт нэгдүгээрт манай хүмүүст бол байхгүй байгаа. За тэрийг яг тэгэж одоо имэж байгаачлан дээр нь ингэж ажиллаж байгаа change хийж байгаа бас хүмүүс байгаад байгаа тийм ээ. Энд чинь бас нэгсэн тул нөгөө хэрэглэгчдийг худалдан авахчдыг хохироож гэнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд түрүүн хэлсэн тэр мэргэжлийн сертификат ч гэдэг юм уу ийм хяналтын хариуцлагын тогтолцоо байхгүй болохоор хин дуртай навьячаал би өөрөө зуучлагч гээл ингээд хүмүүсийг баахан эрсдэл унгаагаад байх юм бас магадлал байгаад байдаг. Энэ дараа нь бүх асуудал болоод эн чинь одоо байр орон суудаг чинь 50 саяас 100 сая 200 саяар ярьдаг маш том зарим хүн бол амьдралдаа нэг л удаа байр аавна тийм ээ. Зарим хүн бол яг хоёр л удаа аавна. Ийм зүйл тэгэхээр энэ дээр бол тийм одоо хариуцлагагүй хяналтгүй байдлаар ингэж явуулах бол өөрийг хайлт. Энэ бол бас нэг тулгымсан асуудлын нэг л дээ. За түүнээс гадна бас нэг зүйл юу вэ гэхээр бид нар одоо жишээлбэл гадаадд байж байгаа тэнд ажиллаж байгаа эргээд Монгол орондоо ирээд тийм энэ орны бүтээн байгуулалтад оролцоо гэж байгаа энэ залуучдын хувьд бас Монголдоо үйлчлэгээний шинэ арга барил үйлчлэгээний соёлыг нэвтрүүлье гэсэн юм сонирхол их байдаг. Компани шиг компани бай, байгууллага шиг байгууллага бай. Ингэжээж манай байгууллагад ажиллаж байгаа ажилчид маань хүртэл тийм ээ
манай захирал ямар сайхан, манай компани бодлого ямар сайхан ингэснээрээ энэ үндсэн дээр энэ хүмүүс яг сэтгэлээсээ ажилдаг. Энэ үндсэн дээрээс жишээлбэл реалторууд маань жишээлбэл өөрөө тэндээ компаниас одоо цаагаар нууц тохиролцоо хийдэг ч юм уу те. Ийм бас гарахгүй болох байхгүй. Компани өөрөө худалдаа авагчдыг ч юм хэрэглэгчдийг хуурах юм бодлого барих юм бол энэ хүмүүс ч гэсэн манай компани удирдлага бодлого юм чинь би ч гэсэн яад энэ нууцаар юм хий гэж бодох чиний болно шүү дээ. Тэгтэл компани шиг компани ёс зүйтэй бай гэсэн ийм зүйлийг бид нар баримтлаад үйлчлэлийн шин соёлыг оруулъя гэдэг ингээд ажиллаж байдаг тийм ээ. Тэгтэл нөгөө талаас нь хараад үзэхээр манайд үйлчлүүлэгчийн соёл гэдэг нь бас дутагдаад байна нөө гэж бас харагддаг. Бид нар нэг үйлчлэлийн соёл байхгүй нэ тэрэг л зөндөө ярьж ирсэн тийм ээ энэ 20 жил. Тэгтэл одоо ингээд эргээд харсан зарим хувийн хвшил зарим компаниуд бол маш сайхан үйлчлэлийн соёлтой болж эхэлж байна. Үйлчлэлийн соёлыг оруулж эхэлж байна. Тэгтэл үйлчлүүлэгч маань өөрөө соёлгүй. Жишээлбэл одоо юу гэдгийг офицеруудын орны тэнд нэг байр үзүүлэх гээд манай реалтор баруун дөрөв замаас гараад явлаа. За төвжирч байгаа тийм ээ. Цаг магаад хороод ихчээ ахаа энэ тэнд одоо ингээд очих шүү. Ингээд бөөний болж очихт нь ирэхгүй 30 минут хүлээлж байсан аа. Би очихоо боллоо ч гэдэм те. Маш ийм бүдүүлгийнүүд гарна. Одоо жишээлбэл нөгөө 2 хүн тохиролцоод байр тий авнаа гэд хэлцдэг. Нөгөө хүн нь авнаа гэсэн хүн маань өөрөө зээлээ хөөцлөд эхэлдэг. Нөгөө нь би зархаа боллоо гэдэг ч юм уу те. Ингээд нэг зээл хөөцлөд эхэлсэн хүн чинь маш эвгүй байдалд ороод их хохирч байгаа юм те. Яг энийг бол жишээл мэргэжлийн байгууллагууд бол бид нар одоо гэрээ контракт янз бүрийн удаа зохицуулна. Иймэрхүү байдлаар яг ер нь одоо энэ зах зээлд оролцож байгаа хүмүүс үйлчлүүлж байгаа хүмүүс маань өөрснөө соёлтой байх гэдэг юм бас одоо шаардлагатай байгаа. Энийг одоо яаж шийдэх вэ? Яг энэ бол нийт ард түмний ерөнхийдөө ухамсар маань өөрөө багаар тийм Монгол орн чинь хөгжиж байгаа юм бол энэ чинь дээшлэл явна л да. Ямар ч гэсэн манай байгууллагын хувьд бол соёлтой хүнтэй ч бай, соёлгүй хүнтэй ч бай, ямар ч хүнтэй ч бай нэг зарчмаа барьж харьцах юм бодлого баримталдаг. Бид нар өөрснөө үйл хөдлөлийн зуучлалын кампани тийм ээ ямар сайхан залуучууд вэ? Ямар зөв харьцаатай, зөв соёлтой ажилт юм бэ гэсэн ийм өөрснөө бид нар бас нэг ийм дэвшилтэд бас нэг ийм зөв хандлага чигийг ингэж одоо харуулснаар энэ нийгэм чинь бас хувь нэмэр оруулах гэж боддог байхгүй. Ийм бас компани байд юм байна. Ийм харьцаатай хүмүүс байд юм байна. Би бас ингэж энэ хүн намайг хүндлээд тарьж байгаа би ч хүндлээд тарьцъя гэдэг баг чинь нийгэм чи өөрөө ингээд сайхан болоод байна шүү дээ тийм ээ. Танай компани бодлого дотор тэгээд танах одоо зах зээлийнхаа хөгжилд суурилж бодлого гаргаж гинүү эсвэл одоо юу гэдэг нөгөө чанаргүй байр газар асуудалтай байр газрыг бас зуучилж өгөх хэрэг гарна шүү дээ. Тэр энийг та нар зах зээлд нь тааруулаад хийж гинүү эсвэл манайх зөвхөн чанартай барилга байшин газар зуучлана гэдэг бодлого байна уу? Тэрэн дээр бол ийм байгаа. Ер нь зах зээлийн бас нэг хууль гэж юм байдаг тийм. Чанаргүй юм бол өөрөө хямд. Тэрэндээ таарсан үнэтэй байна. Чанартай юм бол үнэтэй байна тийм ээ. Тэр зах зээлийн гажуудл юу вэ гэхээр чанаргүй юмыг үнэтэй авчиж зарчвал энэ болохгүй. Тийм ээ. Тэгэхээр манай барьдаг бодлого бол юу вэ гэхээр бид нар тухайн одоо үйл хөдлөнгөө зархаж байгаа үйлчлүүлэгчээсээ бүх мэдээллийг нь яг өөрөөс нь аваад яг тэр чигээр нь тэр мэдээллийг өмнө бодит мэдээллийг хүргэхийг зорддог. Тэгэхээр тэр нь чанаргүй бол чанаргүй чигээрээ. Бид нар бол заавал зөвхөн чанартай юм аавна зарна гэж бол байхгүй. Чинь нийгэм чинь янз бүрийн байгаа шүү дээ. Янз бүрийн эрэлт хэрэгцээ байгаа. Тэрэнд нь бид нар одоо хариулж өгөх ёстой. Гэхдээ хамгийн гол нь үнэнч байх ёстой тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө байр майрныхаа элдв сэв доголдлыг нууж агаад нэг жоох үнэнээр зарчий гэсэн ийм бас бодлого явагдана да. Тэр зарж байгаа хүнд сонирхол байна тийм ээ. Тэрэн дээр бол яг бид нар бас энэ дээр банк зах зээл дээр тулж ажилтны хувьд одоо чекпоинт буюу шалгах зүйлүүдийг гаргаад энэ дээр нь бүгдийг хилүүлж аваад гарын үсгийг авдаг. Тэгэхээр энэ бүх мэдээлэл бол үнэн бодиттой зүйлээ гэдээ үйлчлэгч маань. Тэгэхээр эргээд ямар нэгэн асуудал үүссэн үед энэ маань өөрөө баримт болох хэрэгтэй юм байна. Ингэжээж энэ эрсдлийг нь бас худалдаж авч байгаа хүнийхээ эрсдлийг бид нар хааж өгөхгүй болохгүй. Зарж байгаа хүнийхээ эрсдлийг ч бид нар яг нейтрал буюу яг төвийг сагсан байдлаар зах зээлд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Тийм байдлаар яана. Тэгэхээр чанартай чанаргүй гэдэг дээр бол бас яг юм гэсэн юм бол байхгүй. Гэхдээ бидний нэг цаашид ер нь манай компани баримталж байгаа урт хугацааны нэг бодлого юу вэ гэхээр чанаргүй ч гэсэн бид нар тэгээд зуучилж өгөө чанартай энэ зуучлууд ингээд энэ чигээр явж илээ бид нар зүгээр зуучилсан болохоор мөнгө аваад явъя гэсэн юм зүгээр урсгалаараа явж байгаа гэж бас ойлгож болохгүй. Бидэрт бол хүсэл мөрөөдөл юм да тийм ээ зориг байгаа. Энэ маань юу вэ гэхээр Монгол хүний амьдрах орчин сайхан байх хэрэгтэй. Бид нар илүү сайхан орчинд амьдрах хэрэгтэй. Тэгэхээр энийг нь зуучлалын байгууллагууд бид нар яаж
тэн дээр нэг ч гэсэн хөшөөрөг, нэг эрэг шуурга нь болох вэ гэж ингэж боддог. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний хийж чадах зүйл юу вэ гэхээр энэ орон сууцны талаар, үйл хөдлөлийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэд маш сайн хүргэж өгөх. Одоо жишээлбэл ингээд маш олон шинэ байшингууд баригдж байна. Бид нар одоо шинэ байрны худалдаа руу одоо ингээд орно. Тэгэхээр аль компанийн байр нь ямар юм бэ гэдгийг бол тэр бол хэрэглэгч маань мэдгүй, зарим яг энэ тентээс сонссон юмараа л явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар энэ дээр нэлээд бодиттой юм дүгнэлтүүд, харьцуултууд гаргаад өмнө нь ийм одоо асуудал гаргаж ирсэн компани бол яг тэр асуудалтай чигээрээ энэ мэдээллүүд чинь иргэдэд очиж явах хэрэгтэй. Ингэжээж эргээд тэр барилгын компаниуд маань одоо үйл хөдлөмжийн хөгжүүлэгч, девелопер компаниуд маань чанаргүй юмнаас татгалзаж эхэлнэ. Одоохондоо бол яаж вэ гэхээр зүгээр л одоо энэ орон сууц гэдэг чинь бараг л нэг юм бетон зураг ерөөсөө ингээл тийм тий блок өрөөл нэг юм хайрцаг л нэгсэнтэй ингээл зарчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хайрцагт амьдрах маягийн тий гэтэл чинь хайрцаг биш чинь амьдрах орчин. Амьдрах орчныг цогцоор нь энийг зарж байгаа гэдэг юмыг тэр одоо тимийг бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэглэгчдэд хүргэж байгаа гэдэг юмыг бол ойлгох хэрэгтэй. Ийм юм руу манай барилгын компаниуд ч гэсэн девелоперууд ч гэсэн явах хэрэгтэй л да. Тэгэхээр энэ дээр нь бид нар яаж зөвшөөрөх болох вэ гэхээр энэ барилгын компани өмнө нь ийм байр барьжсэн. Тэр байрных нь орсон суугчид, орсон хүмүүс нь, худалдаа авсан хүмүүс нь ийм санс тэгэл үлдээсэн байна гэдэг мэдээллийг нэгсэнд архивлах маягаар тийм ээ баазжуулаад ингээд явах. Ийм бас нэг бодол байгаа. Ингэснээр энэ салбар маань өөрөө эрүүлжээд улам илүү дэвшилттэй, чанартай болоод явна. Ямар ч гэсэн энэ үйл хөдлөх хөрөнгө, орон сууц, за офис үйлчлэлийн газар ч гэсэн тэр тийм ээ. Үүн дээр бол манай компани бол ингэж одоо хувь нэмрээ оруулах гэсэн юм болтой байдаг. Таны амжилтын хөдөж Монблан. За танах бол судалгаан дээр үндэслэн удирдлага хийж байгаа юм байна. Энэ бол маш зүйтэй тийм ээ. Эрсдлүүдийг хаагаад явахаар. За нэгэн энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ер нь одоо манад үн асууя л та тийм ээ. Ер нь дундаж хоёр өрөө байр, хуучин байр, шинэ байр, чанартай байр, чанаргүй байр гэдэг дундаж үн ханш үзэгчдэд мэдээлэл болгоод хэлвэл өнөөдрийн байдлаар ямар байна? За манайх нөгөө улирлын хамгийн сүүлийн судалгаа маань сайн 2 дугаар улирал 12 оны 2 дугаар улиралд хийгдсэн. Тэгэхээр одоо хуучин тооцооллын буюу нөгөө бид нар нэг өрөө байр, хоёр өрөө байр гэж нэг ярьдаг шүү дээ, тий. Сүүлийн байрнууд ч бол метр квадратаараа хэрэгжинэ. Тэгэхээр ийм хуучин тооцооллын байрнуудын тухайд бол одоо хоёр өрөө байр дунджаар бол нэг 80 саятай болчиход байгаа. Хамгийн сүүлд. Хуучин байр. Тий, одоо хуучин байрнууд тий. За 3 өрөө байр бол нэг 900 сая. Тэгээ яг нөгөө байршлаас хамаарна л одоо нэгдүгээр хороолт гэхэд бол бидний судалгаагаар 78 сая 2 өрөө байр бол ийм байх жишээтэй. За 40-50 мянга гэхэд бол одоо 91 сая болцсон байж байна. Тэгээ энэ судалгааны дүнг манай Besta CGM вебсайтаас бол харах боломжтой. За шинэ тооцоолт буюу нөгөө метр квадратаар нь ярихад бол нийтдээ нэг сая 500 мянгатай байна. Сая 564 мянга гэсэн дүн гарсан байна. Тийм. Тэгээ энэ бас байршлаас хамаарат янз бүр байгаа. Хамгийн үнэтэй байр нь ямар шиг вэ? За хамгийн үнэтэй байр одоо нөгөө бодвол нөгөө Bella Vista эдэргээд тий. Тэр одоо яг тий тэр бол ер нь юу штэ хамгийн үнэтэй юм гэдэг бол нөгөө зах зээлд 1-2 хүн ч гэдэг юм уу те сампл цөөхөн байдаг болохоор судалгааны дүн маягаар хэлэх ямарч боломжгүй л дээ. Тухайн одоо юу гэдгийг за зайсан толгойг хэдээр зарах вэ гэвэл энэ чинь Монгол орнд ганцхан байгаа болохоор тий дуртай үнэ хэлэн тэрийг үнэхээр авъя гэсэн л аавна дуудлага бодлаа гэдэг шиг болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг дундаж зах зээлийн үнэ гэдэг утгаар хариулахад бол ер нь бол нэг иймэрхүү байна. Тэгээ үнэтэй байрууд бол ер нь бол одоо метр квадрат нэг $2000, 2 сая төгрөг, 3 сая төгрөг гэх юм те ийм байгаа л да тий. За хоёулаа ингээд сэдвийнхээ хүрээнд ярих асуудлууд маань ерөнхийдөө ингээд өндөрлж байна. Мэдээж үзэгчд бол илүү мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл танай компанитай харьцаж болно тийм ээ. Танай вебсайт байгаа. Одоо жоохон хувийн шин чанартай юм асууя гэж бодлоо л да. Таныг Японд байхад та нэг ном бичсэн байгаа. Бусгаар тогтносон Монгол улс гэдэг. Тэрийг би 2006 онд 7 онд уншиж ирсэн. Тэгээ тэр ном их миний бодлоор ингээ жоохон алдартай болсон л та тухай тийм. Одоо ч тийм байгаа. Энэ номыг яагаад бичих болсон бэ гэж л асуумаар санагдчихлаа. Би
Кёто их сургуульд байхдаа магистрийн ажлын маань сэдв зээл тусламжийн талаар байсан л да. Ер нь яг зээл тусламжийн гадаадын зээл тусламжийн одоо үр дүнтэй ашиглалт маягийн судалгаа хийсэн. Тэгээд энэ судалгааны явцад номын сан цуугаад маш олон одоо эзэмшлийн бүтээлүүдтэй ч гэдэг юм те ингээд танилцаад ингэж хооронд яг өөрийнхөө судалгааны ажлын хажуугаар бас тийм одоо юу гэх юм манай орны одоо энэ төсвийн байдал тийм ээ. Тэгээд зээл тусламжийн байдал ямар нэгдэг зүгээр өөр сонирхлын журмаар бас жоохон баримт тоо цуглуулсан. Тэгээд тэрэн дээр үндэслээд ер нь бусад одоо орнуудын туршлагыг өмнөх туршлагуудыг харж байхад тэр энэ гадаадын зээл тусламж гэдэг юм бол маш богино хугацаанд үнэхээр одоо онц хүнд нөхцөл газар хөдлөлт гэдэг юм аа галт төмөр одоо юу гэдэг тэр иргэний дайн тийм ээ. Эсвэл яг тухайн одоо 90-ад оны Монголын зах зээлийн гинтийн шилжилт тэгээ нөө зүйл толгойд тусдаг тэжээгч гинт алдаад улсын үйлдвэрүүд дампуураад ийм байдалд орсон үед бол богино хугацаанд бол хэрэгтэй үр дүндээ. Түүнээс ингээд нөгөө зээлс хараад ийм байдал үүсэх бол маш аюултай маа гэсэн ийм өөрт одоо тийм их айдас төрсөн. Тэр үүнийг бол заавал одоо монголчуудаа хэлэхдээ тэр ном 2005 онд би бичсэн л дээ. Яг магистраа төгсөж явах үедээ бичсэн ном байгаа. Тэгээ тухайн үед бол үнэхээр монгол хүний сэтгэлгээ одоо их өөр болсон байна бас. Тухайн үед бол ер нь гадаадын тусламж, гадаадын хөрөнгө оруулалт дандаа л ийм ярьдаг. Гадагшаа гэдгээс одоо бас харьцангуйг үеийн бол бас гайгүй болсон байна л да. Тэр гадаадын зээл тусламж гэдэг юм өөрөө хамгийн хор хөнөөлтөө нь юу вэ гэхээр нийгэмд одоо ийм байт юм байна шүү дээ. Ямар ч баялаг байхгүй байх юм бол тэр нийгэмлэгт одоо бэлэн баялаг байхгүй юм бол тэр нийгэмд байгаа гишүүд баялаг бүтээхийн төлөө явдаг. Гэтэл тэр нийгэмд гадаадын зээл тусламжтай том баялаг ороод ирэнгүүт тэрийг хуваарлах үнэ нь их хэрэг мэдлэлтэй болчихдог. Карантин дээр нь хэн сууж байна, тийм ээ? За энэ тусламжийг ийм зарцуулъя, энийг энэ та нарт өгчээ. Тэгэн гот эн чинь юу болох вэ гэхээр хувийн хвшлэгээс илүү төрийн байгууллага тэр эрх мэдэл рүү тэмцэл ус төржилт их буцалдаг. Ингээд тэр орнуудын иргэний дайнч гэх юм уу те. Яг зээл тусламж өөрөө ч үр дүнгүй байх юм бас зөндөө байдаг. Энэ үүднээс би биччихсэн. Гэтэл яг одоо өнөөдрийн Монголд бас их төстэй зүйл ажиглагдаж байна. Энэ юу вэ гэхээр уул уурхай. Байгалийн баялаг гэдэг зүйл бол бас яг түрүүнийх шиг тийм ээ. Бэлэн баялаг байхгүй нэгсэн. Яг тэрийг нэг жоохон экскаватор хурц мөрзөөл ингээд нэг жоохон хөдөлмөр болгож авдаг болохоос ер нь бол тэр чинь тийм ээ электроник секторт харьцуулахад бол тийм толгой шаардаад оюун шаардаад байх зүйл бол биш. Тэр ийм бэлэн баялаг байнгут дараа нь тэр баялагийг хэн эрх мэдэлтэй оруулж гартаа оруулах вэ гэдэг ийм тэмцэл үүсдэг. Тэгэхээр тэр номын маань яг зөвөр ашиглагдал бол тэр утгаар бол бас одоо эргээд уншихад бас сонирн байж магадгүй гэж бодож байна. Ер нь яг тэр номд уул уурхайн буюу энэ голланд өвчин эдэртэй холбоотой баялагын хараалтай холбоотой бас хэсэг байдгийг шүү. Ер нь бол яг 2005 онд бичсэн ном. Бүх яриаг ингээд үндэслээд харах юм бол монголчууд ч одоо ингээд их л тийм бэлэн мөнгө олдог бизнестэй болж хувирж штэ тий. Уул уурхайн бизнес, ингээд баахан байр түрээсэлдэг бизнес, нөгөө үйлдвэр байхаа байлаа тийм ээ. Ирээнээс очиж худалдаа хийдэг бизнес одоо ингээд толгой тархинж ажиллагаа байж эхэлж явах шиг байна тийм ээ. За энэ явдал тэгээд цэгцэрж хөгжлийнхөө жамаар сайжирж явах баха. Энэний их үүсрүүдэнд та нар бид нар байх гэж найдаж байна. За ингээд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж сонирхолтой ярилцлага өргөсөн танд баярлалаа. Ажилд чинь амжилт хүсье. За баярлалаа. За их хүнд үзэгчдээ манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяр та.